За сайхан авсан. Hey, keep me where the light is, keep me where the brightest. Two left feet, can you show me where the ride is? I've been on the low side, I've been on the high side. За сайн мэцэн дараагийн бичлэгээр уулзч байгаадаа баяртай. Бүгдэнд нь өглөө нэмье. Тэгээд өнөөдөр бол миний ажлын өдөр байгаа. Тэгээд та бүхэнтэйгээ хэрхэн ажилладаг талаараа бичлэг хийе гэж бодлоо. Архитектор хүний амьдралын нэг өдрийг хамт өнгөрүүлцгээе. Тэгээд ажилдаа хүсээ. За, цай. Зя автобус нь нөгөө архитектортойгоо таарлаа. Юу вэ гэж. За сайхан авсан. With much pride and limitation. If only the world would appreciate our creations. We're architects, building cities for you. Listen up while we explain our angle of view. Get to a job site to inspect the works. Set the walls aren't straight and the ceiling arcs. Tell the contractor, this place is a wreck. Fix that, fix that, fix that. Do the architect. 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 Show up for my final review. За сайхан ололоор задсан. 우린 선무식 길슨 아토님은 자야 우디 마시 입에세
За өнөөдөр ажил бол нэлээд завгүй өнгөлөө. Ийш тийшээ гүүгээл юм хэлээл нагаа энэтрэй гэж брендер гэж явсаар агаад одоо ажил тавьчихсан байна. За тэгээд нөгөө өмнөх хинтийн влог дээр орж исэн бичлэг дээр манай хинтийг манай сургуулийн зураг маань явсан байгаа. Тэгээд сургуулийн зураг маань батлагдаад аймгийн ерөнхий архитектор онцгой байдал мэргэжлийн хяналтаараа батлагдаад хүрээд ирсэн байна. Тэгээд зургаа бас давхар бас ингэ шалгаад байлаа. Миний хамгийн дуртай төсөл гэх юм бол сургууль цэцэрлэг байдаг. Тэгээд сургууль цэцэрлэг хийхээр айгүй тийм буянтай ажил юм шиг санагддаг. 2019 он манай нэг сургуулийн барилга Баянгорын Баяавад баригдаад яг бид нэр зохиогчийн хяналтаар очиж исэн. Тэгэхэд тэнд ингээд очиод байж хаад сургуулийн захиргаатай нь уулзгаад сургууль руу н орсон чинь сургуулийн нөгөө жижигхэн коридорт тэгээд аягүй жоохон хүүтэн жижигхэн сургууль байсан. Тэгээд хүүхдүүд ингээд жоохон хүүхдүүд ингээд бага ангийн хүүхдүүд урлагийн үүсэлттэй ингээд бэлдээд Монгол бүжгээ бэлдчихсэн байхгүй. Тэгээд амар хөөрхөн тэд нэр ерөөсөө даарсан тэгээд орон зайн тийм давчуу жижигхэн байгаа ч гэсэн тэднэрт ерөөсөө тийм биш аягүй амар аз жаргалтайгаар юмаа бэлдээд ингээд байж байгаа. Биднэрт аягүй гоё санагдчихсэн тухай үдээ. Тэгээд дотроо бодоход бол энэ хүүхдүүд удахгүй ингээд аягүй гоё ингээд сургуультай болоод өөрсдийн гэсэн том стандартын урлаг залтаа болоод энэ дотроо урлагийн үйлслэгээ бэлдээд илүү тухтай орчинд сурандаа гэж бодохоор ингээд сэтгэл бүр ингээд тогшоод бас сонирн болд юм билээ. Тийм болохоор иймэрхүү сургууль цэцэрлэгийн ажил хийхэд амар гоё надад гоё кайфтай байдаг. Нэлээд буянтай ажил санагддаг. Тэгээд энэ сургууль маань одоо бас энэ зундаа бас баригдаад эхлэх байх гэж бодож байна. Тэгээд бас энэ дээр захиалагч маань ангиудынхаа интерьерийг давхар бас хийлгсэн. Тэгээд энэ бол бага ангийн интерьер байна. Эндээс харах юм бол ангийг би илүү бага анги дээр илүү тав тухтай дулаахан мөнгө оруулж өгсөн. Дээрээс нь энэ шалыг салаагаар ингээд өөр өнгөөр ингээд тэгшгэн хувааж өгсөн. Ягаад ингэж хувааж өгсөн гэхээр энэ нь ингээд аюу имэх цэгцтэй харагдуулж чадчихна гэж бодож байгаа. Ширээ сандал ингээд байрлуулахад аюу имэх цэгцтэй яг тэр ингээд зураасууд дээр ингээд байрлуулах юм бол шалны зураасууд дээр байрлуулах юм илүү имэх цэгцтэй анги танхим илүү цэгцтэй харагдана гэж бодож үлсэн байгаа. Тэгээд өнөөдрийн ажил маань ийм хөнгөлөө. Барилгын зураг төслийн ажил гэдэг бол маш хариуцлагатай ажил байдаг. Тэц маань архитектор хүний ажил бол маш хариуцлагатай, нарийн мэдрэмж шаардсан ажил байдаг. За тэгээд миний нэг өдрийн ажилтай минь хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзлаа. Түр баярлалаа.